Эрхэм мөндөд ахмад ижил та бүхнийхээ өнөөдрийн мэндийг мэдчилье. Монгол улсад автоэрийн салбар үүсгэхний 100 жил Монгол улсын баатар Бэрзийн геоны нэрмжит хэдийн цэргийн тэг 245 дугаар ангийн 50 жилийн зориулсан зам гарын нэвтрүүлэг ихэд бэлэн болоод байна. Бид бүхний зохиож байгаа энэ тоолоо бол Монгол улсын баатар Бэрзийн геоны нэрмжит талбай 2014 онд манай Хилийн ангийг Ус аймгийн иргэдийн төлөвлөгчдийн хурлын тогтоолоор Монгол улсын баатар Бэрзийн геоны нэрмжит болгосон юм аа. Монгол улсад автоэрийн салбар үүсгэхний 100 жилийн ангийнхаа 50 жилийн тохиолдуулсан зам гарын нэвтрүүлэг оролцож байгаа нийт ахмад хэлчтэй баярсан талархсан илэрхийлье. Аяны алтан шар зам өлдөөтэй байгээ. Sige ever davach organ gollige yer gatsan odum goige oydugui toch olsa mangla hogjild höttülson ochin jolla çamangdin tuhe onige bayrta Ахмад хэлж толдно ахмад аюулчид одоо албааж байгаа аюулчидтай Монгол улсад тээврийн салбар үүсгэхдээ 100 жилийн баярын мэнд хүргье. 1976 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдын тушаалаар Сэлэн 245 дугаар ангид дуранда огшоо захирагчтай жолооч ахлаалагч төмөр үеиг тагаар ГАЗ 66А автомашинтайгаар техник алба үүсгэсэн түүхтэй байдаг. 1996 оноос техник хэрэгэлсэн орлогчийн албан тушаал батлагдсанаар техникийн алба үүсч өгсөн түүхэн замл эхэлж байгаа. Анх 1976 онд ГАЗ 66 автомашин нэг ширхэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан үед яг өнөөдрийн байдлаар 35 автотехник, 41 нь мотоцикл, 2 чиргүүл, 2 бага өөрийн трактортойгоор одоо анги үйл ажиллагаа явуулж байна. За тус техникийн алба гэдэг нь одоо өнөөдрийн байдлаар бол инженер зэвсэг техникийн алба гэдэг өргөжин зүйлсэн. За сүүлийн одоо инженерийн төвлөрөг бол одоо хэдийн застав маш хүчтэй одоо хийж одоо хамгаалтанд ашиглаж байна. Одоо сүүлийн юунд бол спалфор ихэнх саад цахим өчнөр одоо бороо ашиглаж одоо хамгаалтанд ашиглаж байгаа. Хэдийн зэргийн ноол хөлбөмбөгийн 45 дугаар ангийн төв 50 жилийн одоо их он тохион мөн энэ онтой давхцууд нь автотехник алба үүсгэсэн 50 жилийн өн баярын мэндийг бүх техникийн албанд ажиллаж байсан жолооч техникч нартай баярын мэнд хүргье. За намайг Цэдэгийн Сэмжид гэдэг. 1986-аас 87 онд Сэг Батлан малт туслахын нэмрийн Ус аймаг дахь салбарт жолооны курс төгсөөд 1987-аас 1989 онд Ховд аймаг дахь Хилийн цэргийн тэг 200 тэг 130 дугаар ангид 2 жилийн хугацаа цэрэг албаасаа. 1989 онд Ус аймаг дахь 9 дугаар баазад 1000 гаруй хүнтэй ийм жолооч тээвэрчд бааз байсан. Тэнд байна би одоо анх аймаг урлагч даргын жирээс анх барьж жил орчин барьж байгаа дараа ачаа тээврийн бааз дээр зээл 130 сэргээлтэй энэ одоо энэ Улс аймгийн бүтэн байгуулалтанд одоо энэ нүүрс тээвэр, зэрэг тээвэр тухайн улс орны төлөвлөгөө 5 жилийн норм төлөвлөгөөг биелүүлж байгаа. Би тэнд бас ерөнхийдөө 6 жил орчим тээврийн зэрэг барьсан байнамаа. 1997 оноос Улс аймагт Хилийн цэргийн тэг 245 дугаар ангид анх захирагчийн жолоочоор ороод 2011 оны хүртэл үеийн дараа нартай ажиллаж байсан. 2012 онд агтч ясан офицерын бүрэлдэхүүнд дэвшин орж
зэвсэг инженер техник албанд шалгах механик, засварын бэлгийн дарга, тавилгын дарга техник албаны хүртэл ажиллаж байгаад 2016 онд цэргийн тэтгэврт орсон. Одоо минь ерөнхийдөө улс орныхоо битэн байгуулалтанд оролцож Увсан аймаг дахь Петролын компанид механик хийж байгаа. Намайг ажиллаж явах хугацаанд хэдийн зорчил их байсан. Одоо би чинь тухайн ажиллаж байгаа үед 13 заставд үеийн ангийн захирагч нар, үеийн дарга нартай өр гүйцэтгэж байсан. Нийт одоо ангийнхаа залуу тээвэрчтэй болон Ахмад гэлчин тээвэрчтэй маань дахин 100 жилийн баярын мэндийг хүргэе. Алтан шар зам нэлзүүтэй авах болтугай. Önderolsige ever davach örgün gallige yer gatılsang odum gövige oydu bir toç olsa mangla hıgcıldı hıttı son oçin jolla çmangdin tuhe oyniga bayrta За би өөрн Увсамгийн Өндөр хангаас сумын хүн. Би чинь бүр баян үлгийгээс томлогдоод говьтойгоос ховдоос баян үлгээ өсгөс. Тэгэхээр баян үлгээд байж хат манай дарга кейс суданд авсан. Клин аппарат гэж ууж яхад ороод тэгээд манай дамдын гэж жолооч яригдээд байгаа ш. Тэр чинь 66 оржсэн. Та тэр Баатар үрдэг чинь даргын жолооч хийжсэн. Тэгээд одоо ерөөсөн байсан үнээр бид нь яамны яг цагдаагийн хажуудлын нэг жижигхэн өрөөнд дөрүүлэх нэ бас 6 сар Улаанбаатарт жолооны хөрс. Жолооны хөрстэйгээ тэгээд тэндээс бэлтгэж 20 дөр өгсөн тусгай радио станцтай машин ирсэн. Тэгээд тэр машиныг барьж нэг 6 жил болсон. Тэр бол тусгай үйлчлэгт ангийн дарга, штабын дарга, хилийн албаны офицер, ардлын дарга гэсэн хүмүүстэй явж газар дээрээс нь холбоо өрдөг бас хамгийн бол. Тэгээд тэр нь шууд хилийн цэргийн өдөрт очоод газар дээр нь асуудлыг маш хурдан шийддэг тийм л асуудал байсан та. Нийт хилцэлтэй Ахмад Дувууд настаацууд цэрэг байлдаг дайч офицеруудтай сайхан 50 жилийн баярын мэнд хүргэе. Önderolsige ever davach örgün gallige yer gatılsang odum gövige oydu bir toç olsa mangla hıgcıldı hıttı son oçin jolla çmangdin tuhe oyniga bayrta Надад дагдсан хөлтөс сэргийн шимтэгтэй 1976 онд Эрбис тэнцэж сэргийн албанд мордож хөлийн сэргийн 064 дугаар анги тохиолдогдсон очиж жолооны курсанд сурч эзэмшээд за би 38 дугаар баазад сэргээ салгаж ирээд 2 жил ажиллаад 2 жил тээврийн жолооч байж байгаад хөлийн сэргийн гоё харагдахаар зэрэг би огшоо дараа очоод хөлийн сэргийн аппарат гэж нэг жижиг нэг жоохон барил машин дөө одоо энэ хүнд одоо манай хөлчт байтах баг. Надад дараагийн тушаал ангийн дараагийн тушаалаар тохон сумын тохон пост гэж яхад жолоочоор тэнд 4 жил ажиллаад тохон заставаас хасгаус бөхмөрний жолооч ангийн кашимын одоо орон тондор газ жанрга машинтай хэдийн постыг тойрч одоо соёл хүмүүст хариуцсан бас улс төрийн орлогч машин дарагтай өдөртэй ингэж бас эдэл сурталчилгааны ажлаар гэж явж байсан. Тэр үед одоо манай сонсвол одоо баянлаг жолооч нэг манай 30 Баатар зэрэг жолооч даваадэрж газ жанрга машинтай арын дарга санхүүнаар хариуцсан Батцарын өдрөндөөтэй насгай дахлагч жолооч тэр доноогоо бүрэлдэхүүн тавьд нар ажиллалаа.
би Улаанбаатарын харьяа сэтний томхоо болж ирсэн. 81-ээс 84 онд Улаанбаатар холбооны 151 цэргийн алуу хагаад 5 сард аймагтан тэлээ аппаратад жолоочоор томлогчийг ажилласан. Энэ хугацаанд энэ цэрэнжим даглагчаас газ 66-аас Орсын машиныг хүлээн авч анхны тохон заставаар явж явах хугацаанд кэр 2 хонжлаа. Машины өвдөсаад өөрийн күч хөдөлмөрөөр дүүгэн зарц хэлвж ингэж явж байсан. Манай ангид бол Орсын машинаар тонлогдсон УАЗ 460-аас УАЗ Бурган газ 66 гэх мэтлэн машинууд байсан. Түүнээс хойш энэ манай энэ анги бол их өргөжж авт парк шинжилт их хэмжээгээр хийгдэх сайхан болсон байна. Энэ хугацаанд бол бид нэрийг ажиллаж явах хугацаанд бол энэ бүх заставуудаар явж хурал цуглаан хийдэг, капсулийн цэцэрлэгээс эхэлж ахлагчны намын дарга эвлийн өрийн тэв хурал цуглаан хийх капсулаас ахлагч нарыг хийгээд өвлгөөтөнгөө зөнгөө ингэж ачиж ирдэг байсан. Өвөл ихт нэг Бардакко 66 дээр 9-тэй дээртэй Монгол Исхаготтой ирдэг тийм хэцүү байсан. Тэрнээс хойш цагтал их сайхан болсон байна. Энэ тайвшралтын 100 жилийн нойг тохиолдуулж нийт ажиллаж байгаа ахлагч нар болон тэтгэврт гарсан гарах гэж байгаа энэ нийт тайвшралтанд халуун баярыг хүргье.